Үзэгч та бүхэнд ороо минь төргий. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн тодруулга болон үргэлжлэж байна. За өнөөдрийн сэдвээр бид Хятад Америкийн худалдааны дайн, за үүнээс шалтгаалж Монгол улсын эдийн засагт ямар нөхцөл байдал үзүүлэх асуудлаар судлаач доктор Баатар Хүүг урьж оролцуулаад байна. Танд ороо минь төргий. За баярлалаа. Танд бол үзэгчдэд ороо минь төвшүүлье. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч нангаар өргөснөөс хойш Америктэй худалдааны бус алдагдaltaй улс орнуудын эсрэг тарифын дайныг эхлүүлээд байна. За энд бол хамгийн гол одоо нөлөө үзүүлж байгаа улс орн бол яахгүй Хятад байна. Тэгэхээр Хятад Америкийн хоорондын худалдааны маргаан ер нь юунаас шалтгаалж байгаа анх үүсвэ? Энэ талаар та тодорхойлно. За аливаа улс орн өөрсдийн үндэсний эрх ашгийг хангах энэ чиглэлд өөрсдийн гэсэн худалдааны бодлоготой явдаг. Тухайн улсын улс төрийн тогтолцоо ямар байхаас үл шалтгаалаад за яг үүний л одоо тусгал нь бол 1986 оноос хойш Америкийн худалдаан дээр гарсан энэ жил тутам өсөн нэмэгдсэн энэ худалдааны алдагдал бол Америк нэгдсэн улсын эдийн засагт бас багагүй хэмжээгээр бас юутай алдагдaltaй энэ зүйл бол Америк нэгдсэн улсын эдийн засаг багагүй хэмжээгээр бас алдагдал хүлээж байгаа энэ байдал нь олон жил үргэлжилсэн учраас хэвлэл мэдээллийн байгууллага судлаачаад за улс төрчид бол үүнийг олонтоо өгүүлэх болсон. За ингээд 2017 оны 1 сарын 1-ээс засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын зүгээс энэ ажлыг барьж авч за сард нь гарна гэсэн бас зорилт тавиад сонгуулийн үеэр ч гэсэн үнийг ярьж ирсэн. За ингээд 2018 оны эхнээс аваад энэ худалдааны алдагдлыг хүлээж байгаа энэ үндсэндээ 300 гаруй тэрбум доллар тэр үед байсан. Энэ алдагдал бол одоо болохгүй байна. Энэ бол нэг жилийн зүйл биш, олон жил ингээд тасралтгүй 20-30 жил үргэлжлээ явчлаа. Энэ тийм учраас энэ худалдааны алдагдлыг бууруулахын тулд тууруулна гэдэг энэ чиглэлд бол бүгд намд Хятад улсын талтай 2 жил орчмын хугацаанд бас хилцээ хийсэн. Ингээд 20 оны ихээр хоёр тал худалдааны хилцээрийн эхний үе шатны бичиг баримтны гарын үсэг зурж бүгд намд Хятад улсын зүгээс ирж байгаа жилүүдэд 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг хуучин байсан суурин дээр нэмж худалдаж авна гэсэн ийм амлалтыг өгсөн байсан. За үүний дараа Америк нэгдсэн улсын засгийн газар солигдсон. Байдгийн ерөнхийлөгчийн засаг захиргааны үед за дээрэс нь яг үүнтэй яг зэрэгцээд бас дэлхийн нийтийг хамарсан цар тахлын энэ цаг үед хаарсан. За ингээд хоёр талын худалдааны алдагдал дахиад өргөжөөд явсан. Үндсэндээ 2023 он гэхэд хоёр талын худалдааны эргэлт бүр 710 тэрбум доллар болоод ингээд болсон. Энэ дээр дахиад Америк нэгдсэн улсын худалдааны алдагдал бараг 400 тэрбум руу дөгсөн. За энэ харин 2024 оны сүүлчээр болсон энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул Трамп ерөнхийлөгч бас сонгуулийн кампанит ажлын үедээ ч гэсэн олонтоо өгүүлж ясан энэ худалдааны алдагдлыг багасгахыг бууруулъя, ижил тэнцүү төвшөнд хүрье гэсэн энэ үрээ лоозон энэ ажлын сонгогдсон ерөнхийлөгч тангараг үргэж засаг захиргааны ажлаа эхэлсэн өдрөөс эхлэл энэ чиглэлд ер нь нэлээ тууштай алхмууд хийж эхэлсэн. За энэ нь бол тухайн үед бол Америкийн худалдааны дайн гэж байсан боловч одоо бол дэлхийн худалдааны дайн бол өргөжлөө тий. Маш олон оронд тарифын хөнгөлөлт үзүүлж байсан тарифын хөнгөлтүүдийг цуцлаад нэмэлт одоо дүйцүүлсэн худалдааны тарифуудыг импортын татваруудыг тарифуудыг тавьж эхэллээ. Үндсэндээ энэ 4-р сарын 3-ны өдөр олон нийтэд мэдээлсний дагуу бол чинь дэлхийн бараг бүх ил улс оронд Америк нэгдсэн улсаас импортлох тавьж байгаа энэ татварын тарифын өсөлт бол хүнд цогцолтуудыг бол авчирч байна. За ер нь энэ худалдааны дайны Америкийн худалдааны одоо дайн гэж хаашилтан тавьж байгаа энэ зүйлийн үндсэн шалтгаан бол энэ хоёр улсын худалдаанд байгаа энэ зөрүүг арилгах, тэнцвэржүүлэх, шудраг худалдаа хий гэсэн Америк нэгдсэн улсын зүгээс тавьж байгаа ийм шаардлага байгаа. Гэхдээ үүнийг бол бас бусад улс төрчид, бусад улс орн тухайлбал бүгд намд Хятад улсын талд бас өөрөө тайлбарлаж байгаа. Энэ Хятад улсын өдөр тутам өсөн нэмж байгаа Хятад улсын эдийн засгийн хөгжлийг дарах, эдийн засгийн хөгжлийг нь хөгжилд нь саад болох дотор болж байна гэж бол
улсын зүгээс бол бас үзэж байгаа. За түүнээс гадна бас оюуны өмчийн асуудал, за дээрээс нь Америк нэгдсэн улсын зүгээс тавьж байгаа тэр пентанатын гэх мэт юм уу мансууруулах бодисын хэрэглээг хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өсөн нэмэгдүүлж байгаа гэх мэт ийм шалтгууд бол байна. Миний харахад үндсэн шалтгаан бол яг энэ хоёр улсын эрхтгч худалдааг адилхан төвшөнд барья гэсэн Трамп ерөнхийлөгчийн бол бас бодлого энэ дээр үндсэн энэ шалтгаан болсон байна. За дээрээс нь мэдээж энэ олон тулгуурт энэ дэлхийн дэг журмыг удирдах гэсэн олон улсын геополитикийн сүргэлдэн бол энэ хоёр улсыг өөрийн ирэхгүй энэ худалдааны дайн, за эсвэл худалдааны дайныг одоо намжаах худалдааны хилцээр лөө энэ хоёр улсыг хөтөлж байгаа. Тэгэхээр энд бас олон талын хоёр талын, за дээрэс нь гурав дахь талын эрх ашигуд хэн хэн зөрчигдсөн учраас энэ тийм амаргүй цаг үе рүү дэлхийн нийт эдийн засгийн бараг 110 их 80 эдийн засгийн бараг 50 орчим их 80-ыг агуулж байгаа энэ хоёр том эдийн засгийн энэ хоорондын сөргөлдөөн бол бусад улс орнуудад хүндрэл бэрхшээлийг бол авчирж байна. Энэ цаашдаа тийм богино хугацаанд бас шийдэгдэхгүй асуудал бол гэж харагдаж байна. Тэгэхээр хоёр тал бол харилцсан буулт хийхгүй байдал бол ажиглаж байна. Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүний эсрэг хятадын зүгээс 84 хүртэл хувийн импортын татвар. За буцаагаад Америк нэгдсэн улс 125 одоо хувиар импортын татварыг нэмэгдүүлнэ гэдэг ингийн мэдээлэлүүд хийгээд байна. Тэгэхээр энэ талууд энэ асуудлаа ер нь шийдэх боломж олцоо хилцэл одоо явагдана гэж харж байна уу? Яаж одоогийн нөхцөл байдал нь ямар байна? Яг одоогийн нөхцөл байдалд бол ойрын хугацаанд тийм их шийдэл гаргачих шийдлэл харагдахгүй байна. Магадгүй энэ 4-р сарын магадгүй 5-р сард ч юм уу дараагийн сард хоёр талын худалдааны энэ хилцээрийн хоёр дахь үе эхлэх болов уу гэсэн ийм бас найдлага харагдаж байна тийм. Хэн яг бол энэ худалдааны тарифын өрсөлдөөнөөс бол хэн нь хожихгүй, хэн нь аягүй том алдагдлалд орно. Тэдгээрээс шалтгаалаад бусад бараа бүтээгдэхүүнийг импортлж байгаа, түүгээр дамжуулан транзит хийж байгаа гэх мэт юм бусад маш олон салбаруудад улс орнуудад бол онцгой нөлөөлөл үзүүлж байгаа. Энэ чинь дэлхийн банк санхүүгийн хамгийн том платформ болсон энэ Америк нэгдсэн улсын зах зээл санхүүгийн систем. Гэтэл дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон Бүгдамт Хятад улсын хооронд болж байгаа энэ тарифын сөргөлдөөн бол тийм одоо энэ дэлхийн инх тайвнаар зэрэгцэн орших. За дээрээс нь энэ дэлхийд нэгэн хэвшиж бий болсон худалдааны болоод санхүүгийн улс төрийн энэ хэвшин тогтолцоог бол өөрчлөх ийм үе шат руу явж байна. Ер нь хараад байхад энэ хоёр том гүрэн хэзээ нэгэн цагт хилцээрийн ширээний ард суун. Мэдээж хоёр талд барьж байгаа хүзрүүд бол хин нэлээд том хүзрүүд байгаа. Тэгэхээр хүсгэд бол энэ оны 2 дугаар улиралдаан багтаад энэ бас 2 дахь шатны худалдааны хилцээр хийгдээд бас тодорхой шийдэлд хүрээсэй гэж бодож байна. Яг одоогийн нөхцөлд бол хэн нь одоо үндсэндээ бараг 100-аас дээш хувийн тарифын ийм тарифын дарамтуудыг харилцсан үзүүлж байна. Америк нэгдсэн улсын хувьд чинь дэлхийн маш олон оронд үзүүлж байгаа энэ тарифын өссөн нэмэгдэлтэй дахиад өнөөдөр үл 90 хоног хойшлуулад 90 хоногийн хугацаанд бас хилцээ хийя. Бусад улс орнуудтай бол хилцээ хий гэж байгаа. Харин Бүгдамт Хятад улсын талтай бол хилцээ хийхгүй шууд 10-ны өдрөөс эхлэх өчигдөр төгөлдөр мөрдөж эхэлнэ гэж байгаа. За энэ өссөн нэмж байгаа тарифын бас шалтгаалаад Америк нэгдсэн улсын эдийн засаг ялангуяа инфляци ийм өндөр байгаа үед за дээрээс нь энэ ард иргэдийн хэрэглээний үнийн индекст аюул том хэмжээний хөдлөлт бол авчирна гэж судлаачид үзэж байгаа. Нэг иргэн жилд $8,300 нэмэлт зардал бий болно гэж байгаа. Өөрөлдвөл бараа бүтээгдэхүүн үнийн өсөлтөөс шууд шалтгаалаад нэгдүгээр. Хоёрдугаар Америк нэгдсэн улсын гол технологи мэдээллийн технологи шингэсэн томоохон бараа бүтээгдэхүүний гол бас нэг гол түүхийд бол газрын хуур элемент. Дэлхийн газрын хуур элементийн 80 орчим хувийг хангадаг. Америк нэгдсэн улсын газрын хуур элементийн мөн 82% хангадаг. Бүгдамт Хятад улсын талаас газрын хуур элементийн
үндсэн 17 элементийнх нь 10 бас гол элементүүдээр одоо өмнө 3 тэгээ сая одоо 2 хоногийн өмнө 10-ыг гээд ингээд 20-ыг тавьдаг хэлчихлээ. Энэ бол Америк нэгдсэн улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлд тодорхой хэмжээний ус саадыг бий болгож эхэлж байгаа. За ер нь энэ Бүгд Америк хятад улсын хувьд ч гэсэн Америк нэгдсэн улс руу хийдэг экспортод ийм том хэмжээний шок авчирна гэдэг бол хятадын экспортод дээрэс нь хятадын гадаад худалдааны 3 том түншээр учирж байгаа энэ бэрхшээл бол Бүгд Америк хятад улсын дотоодын үйлдвэрлэл, за дотоодын тээвэр, за дээрэс нь жижиг дунд болон онлайн худалдаа зэрэг салбаруудад бол маш том хэмжээний цогцлтууд ирж байна. Америк хятадын хооронд хийгддэг 630 тэрбум долларын худалдаа одоо хаашаа явах уу? Гэтэл энэ үүнийг шингээх том зах зээл ойр орчинд байна уугүй юу? Одоо Африк руу бол тийм их том хэмжээний худалдаа шингээх боломжгүй. Европын холбоотой жилд бас л 630 тэрбум доллар хийдэг. ASEAN-ы орнуудад сүүлийн 2 жил худалдаа бараг нэг их найдаас буугаад одоо ч 800 дотор ороод ирчлээ. Одоо энэ том хэмжээний илүүдэл барафтэгтүүний борлуулалт хаашаа явах вэ? Үүнээс орж ирдэг санхүү эдийн засгийн орлогын дутагдал бол энэ жилийн Бүгд Америк хятад улсын төсвийн алдагдлыг 3% барьж байгаа, 4% гэж байгаа. Энэ дээр бол нэмэлт хүндрэл бол бэрхшээлийг авчирна. Хятадын 2000 зарим судлаачид хэлсэн байлээ. Америк хятадын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалаад Бүгд Америк хятад улсын эдийн засгийн өсөлтийг дунджаар 1.5%-аар хойш нь татах, хязгаарлана гэж Америкийн судлаачид үзэж байгаа. Энэ бол 2025 онд хятадын улс ардын аж ахуй хөгжүүлэх эдийн засгийн энэ үндсэн чиглэл дээр дурдсан дээр 5% өсөлтийг бол хангаж чадахгүй нэ. Магадгүй 4 дотор орох ч тийм эрсдэл байхыг үсэхгүй. Тэгэхээр манай улсын гол одоо экспортлогч улс орн бол хятад яхаггүй худалдааны гол түнш учраас тэгэхээр энэ Америк хятадын хоорондын худалдааны энэ сөргөлтөө Монголын эдийн засагт яаж нөлөө үзүүлж байна? Эхнээсээ энэ одоо сөрөг нөлөөллүүд одоо гарч эхэлж байна уу гэж харж байна да. Түрүүчийн одоо сигнал шокууд бол ороод ирж байна те. Ягаад гэвэл дэлхийд даяар өнгөрсөн 7 хоногоос энэ 7 хоног энэ амралтын өдрүүдийг таарад 1-2 дахь гээд дэлхийн томоохон биржийн индексүүд унж, за үүний шалтгаалаад дэлхийд даяар маш олон том бондуудын үнэлгээ хэмжээ нь Монгол улсын гадаад бондын үнэлгээнд бас л эрсдэл бий болж эхэлж байна. За хамгийн ихний. За хоёрдугаарт нь Америк нэгдсэн улс руу хийх экспортод тавьж байгаа төмрийн хөдөр хөнгөн цагаан гэх мэт барафтэгт бараануудад, за дээрээс нь тавьж байгаа хориг, за түүнээс гадна Бүгд Америк хятад улсад энэ жил бас энэ гангийн үйлдвэрлэлийг багасгаж байгаа зэрэг хүндрэл бэрхшээлүүд, за дээрээс нь улсын ерөнхий эдийн засгийн сааралтаас шалтгаалаад бас хятад бий болж байгаа барафтэгтүүний илүүдлээс шалтгаалаад энэ илүү гарсан үйлдвэрлэлийг энэ хятад үүсэж байгаа дотоодын томоохон нийлүүлэлтээс шалтгаалаад түүхэн эдийн зөнхлөх түүхэн эдүүд дээр бол бас нийлүүлэлт багасах, эрэлт багасах, нийлүүлэлт хумигдах тийм хандлагууд бол бий болоод эхэлчихлээ. Одоо тухайлбал коксчны үрс юм уу, төмрийн хөдрөгтийн барафтэгтүүнүүд бол манай экспортын гол эрдэс хөлгийн гол бүтээгдэхүүн. Сүүлийн одоо үндсэндээ 1-р улирлын хугацаанд коксчны үрсний үн 45-аас 50% хүртэл унж байна. За яг хөө өнгөрсөн 7 хоног бол коксчны үрсний үн тогтвортой байлаа. Цаашдаа бидэнд учрах том эрсдэл бол манай төсвийг бүрдүүлдэг томоохон гол нэрийн барафтэгтүүн болох коксчны үрсний үн болоод хэрэглэн дээр ирж байгаа бууралт энэ хамгийн эцсийн дооцогтой хүрээгүй байх магадлал байна. Магадгүй 2-р улирлын 3-р улирал хүртэл ийм явахыг ч үүсэхгүй. Түүнээс гадна хятад улсад үүсэх энэ эдийн засгийн хямралыг манай одоо юу гэдэг 2-р улирлын сүүлж 3-р улирал гэтэл бидэнд төрөвчин шокууд нь бол орж эхэлнэ. Төсвийн алдагдал, за дээрээс нь төсвийн орлого дээр бол төрөвчин 1-р улирал гэтэл алдагдлууд ороод эхэлж байна. За дээрээс нь хятад үйл хөдлөлт хөрөнгийн 3 жил дараалж унж ирсэн үйл хөдлөлт хөрөнгийн уналт 2025 он дахиад үргэлжлэх нь бүр тодорхой болоо хятад улсын судлаачид үүнийг бол үлэн зөвшөөрөд эхэлчлээ. Үйл хөдлөлт хөрөнгө унна гэдэг бол гангийн хэрэглээ багасж байна. Гангийн хэрэглээ багасна гэдэг бол коксчны үрс, коксын хэрэглээ бол багасаад эхэлж байна. Тэгэхээр бидэнд бол ийм амаргүй л одоо улирлууд 2-р болон 3-р улирлууд байна гэж харж байна. Цаашдаа энэ
сөргөлдөгч хоёр том улс гүрний удирдагчид төр засгийн байгууллага энэ дээр бас ойрын хугацаанд арга хэмжээ авч хилцээнд сууцгаавал мэдээж хөрс зэрэгэлдээ оршдог. Бидний хувьд бол одоо бас одоо эдгэрийн энэ эртхэн одоо сучраа олоосай л гэж хүлээгээл суухаас одоо өөр одоо боломж бол хомсол байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа.